Зяг сайн өмнөхө. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ажил гэсээр байгаад бичсэн эхлүүлсэн юмаа хэдэн ч удаа устгав. Сүүлдээ бүр энд яригдах сэдвээ хүртэл зүудэлж мэдлээд бүр юу болоод байгаа юм бэ? Мэдгүй зүс. Гэхдээ бичлэгний бүхээга алдахгүй хийхийг хичээнэ. Өнөөдрийн бичлэгэнд яригдах хэрэг бол хүний ёсноос нэлээд гажууд. Гэхдээ аль болох заваан байлаар хэсгүүдийн ярихгүй өнгөрөх тул та амар амгалан сонсох тун. Катерина Завада 1975 оны 6 сарын 1-нд төрсөн. Түүний бага насны амьдралын намтар интернетэд огтхонч байхгүй. Гэхдээ түүнийг гэрт нь Гасия гэж дууддаг. Түүний ээжийг Богуслава, аав нь Антони. Түүний аав 1998 онд бурхан болж Катерина Завада ээжтэйгээ хоёулахна амьдарч эхэлсэн. 1996 онд Катерина аавтайгаа ууланд аялаж байх үедээ түүний аав бага зэргийн гэмтэл авсан. Гэхдээ сүртэй гэмтэл биш гэж бодож байсан ч хожим нь түүнийг үхэл түргсэн ясны уграл болж таарсан. Катерина аавтайгаа илүү ойр дотн харилцаатай байсан болохоор энэ үйл явдал түүнд маш хүндэр тусаж сэтгэл санаагаар унж сэтгэл зүйчтэй хүртэл болоод авсан байдаг. Түүний аав өнгөрснөөс 2 жилийн дараа Катерина Польш улсын Краков хотод оюун ухааны чиглэлээр их сургуульд сурч эхэлсэн. Түүний ээж нь бага ангийн хүүхдүүдэд оюун ухааны хичээл ордог багшийн мэрэгжилтэй байсан болоод ч тэрүү адилхан мэрэгжил сонгосон. Түүнтэй хамт сурдаг хүүхдүүд түүнийг их дуугүй номон төрлийн хүүхэд гэж хэлж байсан ч гэхдээ хичээлдээ бол маш сайн онцорлох тунгуудын нэг гэж хэлсэн. Сургууль дээр нь сурагч болгоны орох дуртай нэгэн клуб байсан. Тэр клубын нэр нь хүртэл муу яриг зүгэн сайтай гайхамшигтай үхэл гэсэн нэртэй. Гэхдээ инглигээд бүгдээрээ чат хийсэн юм бол байхгүй л дээ. Катерина дуу сонсох хоббитэй. Болоод ч тэрүү тэнд очиж пиано сонсонгоо ном уншиж суудаг байсан гэлцдэг. 1998 оны 11 сарын 12-ны орой 6 цагт Катерина Завада ээжтэйгээ хамт сэтгэл зүйчдээр уулзах байсан ч тэр өдрийн орой яг цагтаа ирдэг байсан охин Катерина товсон газараа ирээгүй болохоор түүний ээж маш их айж сандарч эхэлсэн байдаг. Тэгээд гэртээ ямар тааж очиод үзьгээд очтол байхгүй. Хов хоосон гэр тэгээд л шууд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Учир нь гэвэл Катерина өмнө нь хизээж юм үйлдэл гаргаж байгаагүйтэй холбоотой. Цагдаад тухайн явдлаа тайлбарлаад хэлсэн чинь мэдүүлэг авсан цагдаа нь энэ бол тийм ноцтой хэрэг биш байна. Яагад гэвэл тэр чинь 23 настай. Хаанигтээ тайвшраад сууж байгаа байлгүй дээ. Харин ирвэл мэддэгдэрээ ухааны юм яриад тэр хоёрын яриа дууссан. Ийм хариулт сонссон Катеринагийн ээж Богуслава охины гэрхийг зөвхөн хүлээх л хэрэг гарав. Хожим ээж нь хэлэхдээ надад анханасаа л таагүй мэдрэмж төрж байсан. Хизээч тэр уулзалтандаа хоцордгүй гэтэл яагаад тэр өдөр гэж ядаж байхад ярг гихчээр тэр үед бид удасгүй байсан. Тэгээд л цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Яагаад гэвэл хүлээх надад үнэхээр тэсвэрлэхийн аргагүй хэцүү байсан гэж хэлсэн байт юм байлээ. Хэд хоног хүлээсний үр дүнд цагдаа нар 90 хайх үйл ажиллагаа эхлүүлсэн. 1998 оны 11 сарын 12-нд Катерина алга болох үедээ цэнхэр өнгийн джинс, улаан өнгийн Манчестер гих цамц болон хар өнгийн өсгөтэй гутал өмсөж явсан гих зарлал гарав. Тэр үедээ цагдаа нар түүнийг байх боломжтой бүхий л газраар хайсан боловч хинч түүнийг хаана байгааг мэдэхгүй. 90 хайх ажиллагаа ерөнхийдөө мухардаж байв. Сүүлдээ тэр цагдаа нар нь хайлтаа зогсоож охинтой нь аль хэдийнэ үхсэн байж болно гэж хэлэхэд Катеринагийн ээж нь үүнийг үгүйсгсэн хэвээр охиноо хайсаар л байсан. Тэр нэг өдөр маш муухай мэдээ хүлээж авах хүртлээ. 1999 оны 1 сарын 6-ны өдөр Катерина алга болсноос бараг 2 сарын дараа нэгэн чирэгч усан онгоцны ахмад Мирослав онгоцны сэнсэнд ямар нэгэн зүйл тэгэлснийг анзаараад тэгэлсэн зүйлийг байнга шахуу тэгэлддэг унсан модны мөчр гэж бодож байсан ч гаргаа тартал нүдэндээ ч итгэмээргүй аимшигтай зүйл байсан нь хүний айрас байсан бөгөөд баримл мэт ойж бариу хувцас шиг хэлбэрт оруулсан кинонд эмэгтэй дүр бүтээхэд ашигладаг гэмээр хэрэглэл шиг харагдаж байв. 1999 онд Польш улсад ДНХ шинжилгээ хийх тийм ч амар биш байсан тул Америк улсын холбооны мөрдөх товчоотой хамтран энэ хэрэг дээр ажиллагаар болсон. ДНХ шинжилгээ хийгээд үзэхэд хамгийн аимшигтай нь энэ бол жинхэнэ хүний зохицос дээр нь бүр саяхан алга болсон оюутан Катеринагийн биеийн хэсгүүд байж таарав. Дараа нь шинжээчид түүний биед задлан шинжилгээ хийхэд түүний бие усанд 2-3 7 хоног байсан.
Дээр нь хин нэгэн түүний биеийг зориудаар хэсэгчилж арсыг нь хуулан авч түүнээс нэгэн төрлийн хувцас сойж хийсэн гих дүгнэлтэнд хүрсэн байгаа. 1 сарын 14-нд Вислаголд биеийн үлдсэн хэсгүүдийг ахин хайсан ч мөстө хүтэн уснаас баруун хөлийг нь л олсон. Үлдсэн биеийн хэсгүүд 3 мөч толгой нь олдоогүй. Яа, гэхдээ бас л амар байгааз. Катеринагийн ээж нь энэ мэдгийг сонсоод зүгээр л шок. Алга болсон охин нь 9 минут байгаасаа гэж залбирч суусан их хүнд түүний охин яг ийм байдалтай олцсон гэж хэлэх хүнд хүртэл хоолойн чичрээд хэлэхэд үнэхээр хэцүү дүр зураг байгаад л юм л та. Энэ хэрэг бол тухайн үедээ Бош улсыг тэр чигт нь айдас тавтуулсан хэрэг гарсан. Шууд л тэр үеэс эхлэн алуурсныг хайж эхэлсэн ч ёстой хинэн хийсэн огтхон ч тодорхойгүй. Алгыг үлдсэн алуурчныг хайх явцад маш олон асуултууд урган гарч байсан. Энэ нь бэлгийн сэдэлтэй аллах байсан уу? Хохирогчийг нас барсныхан дараа арсыг нь хуулсан уу? Эсвэл ямар нэгэн гаж зан үлийн золиос болсон уу гэх мэтчлээ. Гэхдээ 2012 онд Дуарто Нуно гих шинжээч маш аимшигтай нэгэн таамгийг баталсан. Катерина эхлээд түүнд зодуулж дараа нь алуурчин хүзүү сугарчмыг хутгаар зүссэн. Тэрээр үхэхдээ маш их цус алдалтаас болж өгсөн. Гэхдээ хамгийн аимшигтай нь түүний арсыг нь хуулж байх үед тэр амьд байсан байх өндөр магадлалтай гэж хэлсэн байдаг. Яа, за бас арай үгүй юу. Гэхдээ манайхаа энэ бол зөвхөн магадлалтай гэсэн байгаа шүү за. Бид ямар ч үйл явдлыг бодитоор хараагүй. Ганц үнэн гэвэл түүний арсыг нь хуулж хувцас хийсэн байсан нь үнэ. Энэ хэрэг ёстой тэр үеийн Бош улсыг нийтэд нь айлгаж чадсан тийм л амар хэрэг болсон юм шиг байл. Одоо бидэнд нэг л зүйл хэрэгтэй байгаад байна. Тэр нь гэвэл энэ хэргийг ямар гаж новшин үлдсэн байж болох вэ гэдэг. Харамсалтай нь хэргийг үлдсэн байх боломжтой нэг ч хүн тэр үедээ олдоогүй. Ахад ийм хэрэг гарах үе гэдгээс иргэд маш их айдас төгшүүртэй амьдарч байв. Ягд гэвэл хэрэгтэн баригдаагүй эрх чөлөөтэй явсараа л байсан. Заашлаад ойр тойрны хүмүүс болон ээжээс нь мэдүүлэг авах явцад хамгийн хачирхалтай нь Катерина Завада өглөө болгон сэрүүлгэндээ сэрээд хувцас өмсөө зүнхээ аваад гардаг байсан хэдий ч балай хүрчин сүүлийн 2-7 хоногийн турш хичээлдээ яваагүй тодорхой болсон. Энд маш том асуулт урган гарч ирнэ. Тэр 2-7 хоногийн турш хичээл дээрээ очоогүй юм бол өөр хаана байсан байж болох вэ? Ганцаараа голын ирэг дээр ном уншсан уу? Эсвэл хин нэгэнтэй хайрын дуу дуулсан уу? Мэдгүй. Гэхдээ алга болохосоо 7 хоногийн өмнөөс Катерина нэг л сонирн болж, үсээ тайруулж, үсээ будуулж, өмнө нь байснаасаа шал өөр хүн болж байсан гэж ээж нь мэдүүлэг өгсөн байлээ. Магадгүй энэ өнцгөөс хараад үзэхэд байгаагаар нь хайрлаж чадахгүй балаа юмтай учирсан нь тодорхой болж байна. Үүнд сэжиглэгдсэн 2 эрэгтэй гарч ирсэн. Нөгөө нэг гайхамшигтай өхөл гих клубийн 2 гишүүн. Гэхдээ хоёулаа үнд ямар ч хамааралгүй болох нь мөрдлөгийн үе шатнд тодорхой болсон. Үүний дараа нэлээ хідэн гаж үйл хэрэгээр шоронд орж байсан хүмүүсийг шалгаж үзсэн ч үйлдсэн байх нөхцөл нотлох баримт огт олдоогүй улмаас мөрдөн шалгалтын ажлыг 2000 оны ихэнх үеэр дуусгар болгож хэргийг хаасан. Үүний дараа жил 2001 онд Бош улсын архив X гэх хэлтэст очсноор хэргийг ахин мөрдөж эхэлсэн байдаг. Тухайн хэргийг мөрдөж шалгаж байсан холбооны мөрдөх товчоо болон Бош улсын цагдаагийн газрын дүгнэлтэнд алуурчин хүнийг хурцаар өвтгөж тэрийг нь харж таашаал авдаг садистик хүн гэж тодорхойлсон. Дээр нь тухайн хэргийг үйлдсэн хүн хохирогчоо зүгээр нэг эмэгтэй хүн гэж сонгоогүй. Өөрийнх нь царайны төр төрхтэй ижил толгойн хэмжээ энтрийг сайн нэгтэлсны үндсэнд хохирогчоо сонгосон байх өндөр магадлалтай гэж үзсэн байдаг. Хэрэг болсноос бүхэл бүтэн 16 жилийн дараа гинтэл гэгэрсэн цагдаа нар нөгөө Вислаголд ахин нэг шумбалт хийж ямар нэгэн дэлсүүл юм олж өгье гэсэн янзтай баахан хайлт хийсний үр дүнд эмэгтэй хүний хувцас бас хид хідэн хүний яс 3 хутга зэргийг олсон байдаг. Үүний талаар интернетээр хайгаад үзсэн чинь ямар нэгэн байдлаар Катеринагийн хэрэгтэй хамааралтай хэрэгсэл байх магадлалтай юм байна лээ л дээ. Гэхдээ болилдоо та нар. Тэр үедээ ингээд хэдэн өдөр шумбаад хайсан бол тэр муу балиар алуурчны ДНХ-г нь олчих байсан ч юм билүү. Күр бая манарэ. Тэгээд нэг муу юм ноцолдож нөгөө балиар алуурчин баригдлаа гэх мэдээлэл олон нийтэд ил болсон. Энэ өдөр болоос 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Катеринагийн зогцос олдсноос бүхэл бүтэн 19 жилийн дараа 1965 онд төрсэн Роберт Жанчовский гэх 52 настай Бош улсын иргэн байв.
Яаж ийм амархан гинэт гараад ирвэ гэвэл түүний ойрын найз нь түүнийг цагдаад мэдгдсэн байгаа юм. Хоорондоо хэрэлдэж уралдаад хамаг хараалаа хэлж байх үедээ Роберт Жанчовский ам алдсан л юм шиг байгаа. Тэгээд л тэр найз нь айсандаа ч юм уу ийхүү мэдгдсэн байдаг. Одоо тэгвэл Роберт Жанчовскигийн талаар баг зэрэг ойлголт авах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Аав ээж хоёр нь түүнийг хорвоод мэдлэх үед нь хоёр тишээ бол салцгаасан. Тэр үед нь ээж нь сурдаг, аав нь ажилдаг. Хүүхэдтэй гаргах цаг зав огтхонч байхгүй байсан тул аав эгч нь түүнийг 2 нас хүртэл нь өсгсөн. Харамсалтай нь аав эгч нь 2 настайд нь өөд болсноор өвөө эмээ дээр очсон. Даанч яг тэр үеэс эхлэн жинхэнэ дарамтны дунд өсөж том болж 26 нас хүрэхдээ оюуны хомсолтой болсон уу эсвэл яасан? Ямар нэг дуу хоолой дотроос сонсож эхэлсэн гэдэг. Үүнийгээ эмчлэх гэж хэрэглэж болох бүхий л имтан энтрийг хэрэглэж эмчийн үслэх хүртэл хамрагдаж байсан. Аав ээжтэйгээ ойр дотн байдгүй ч гэлээ ээж нь Канада улс руу явах үед Роберт том болсон хэдий ч маш том сэтгэлийн дарамтанд орсон гэж ярьдсан байх лээ. Тэгээд ээжлүгээ нэг удаа Канада улсад очисон ч удалгүй буцаад Краков хотод Катеринаг алга болохоос өмнө эргэж ирсэн. Түрүүн дээр хэлсэндээ дотроосоо нэг дуу хоолой сонсож эхэлсэн гэд яалтчгүй мань хүн энгийн эрэгтэй хүнээс тис ондоо. Эмэгтэй хүн шиг хувцаслаж, ер нь унждаг биш, умдагтай болохыг хүсдэг нэгэн болж таарсан. За энэ хүрээд энэ хүний амьдралын талаар яриха болъё. Тиймдээж энэ гажиг махан толгой бүр арсыг нуулж өөртөө хувцас хийж өмсөд эмэгтэй хүний арсыг дотроос нь мэдэрнэ гэж тэнэгцэн байж ч магадгүй. За хэн мэдгүй. Робертос цагдаа нар мэдүүлэг авч гэр орныг нь нарийн бай шалгасны эцэст угаалгын өрөөнөөс нь бор шаргал өнгөтэй хүний үс байж болох магадлалтай үсийг ДНХ шинжилгээ хийгээд үзсэн. Эхний ДНХ шинжилгээнээс юу ч гараагүй. Харин хоёр дахь шинжилгээ хийх үед бор шаргал өнгөтэй тэр үс Катеринагийнх болох нь ерөнхийдөө тодорхой болж эхэлсэн. Уг нь бол Роберт Жанчовский цагдаа нарт хэлэхдээ тэр эмэгтэйг огтхонч танихгүй гэж мэдүүлэг өгсөөр байсан ч яг энэ шинжилгээ хийлсэний дараа мань хүний мэдүүлэг жаахан өөр болж эхэлсэн байна. Дээр нь Катеринаг өгсөний дараа Роберт түүний шарил дээр нэлээд хэдэн удаа очиж байсныг харсан хүн цагдаад мэдүүлэг өгсөн байдаг. Гэхдээ манийхан таамаглаж байгаагаар Катерина өөд болохоосоо 2-7 хоногийн өмнө хичээлдээ очоогүй хаашаа явсан нь тодорхойгүй байгаа штэ. Тэр үедээ үсмэсээ будуулж маяглаж байсан нь яг энэ залуутай холбоотой байж магадгүй болчиход байна л та. Яг тэр үед л мань хүний дотроос нөгөө нэг хүн нь ярьж алах сэтэл төрсөн байж магадгүй. Учир нь гэвэл тэр үс олддог угаалгын өрөөний вананд тусгай гэрэл тусгаж харахад цусны долоо байх магадлалтай толбод байсан гих баримтас байгаа. Гэхдээ энэ хэргийн хавтас дотор бүр 800 хуудас магадлалууд болон нотлох баримтны зураг хөрөг энэ төр өдийг хүртэл цугларсан. Гэхдээ л айгүй сонир шүү те. Бүр 800 хуудас магадлал юм уу, нотлох баримт ч юм уу, тим юмнууд байсараа байхад алуурсныг олохгүй 19 жил болж л байдаг. Дээр нь Роберт Жанчовский гих алуурчин гэж нотлох зүйл юу байна вэ гэвэл тэр Катеринагийн сурдаг байсан сургуульд хүний анатом судлах ангид сурдаг байсан гих. Дээр нь хүний зохицос хадгалах газар ажилдаг байсан гих. Учир нь гэвэл тэнд заримдаа хүний биеийг зүсэж янзлах тохиолдол гардаг байсан. Тэндээч Катеринагийн биеийг тийм айхтар нямбай тасалж арсыг нь хуулсан байж болно гэх таамаг бас байна. Бас дээр нь Роберт тухайн сургуулийн лабораторид ажиллаж байх үедээ дулаанууд хулгайлсан хэрэгээс болоод сургуулаасаа хөөгдөж байсан удаатай. Яагаад тэгсэн нь тодорхой. Нөгөө дулаанууд дээр ямар нэгэн туршилт хийдэг байсан гэх. Ер нь яг ингээд харахаар энэ Роберт гих нөхөр Катеринаг алсан байх өндөр магадлалтай болж байгааз. Гэхдээ шүүх хурлын үеэр Роберт өөртөө маш итгэлтэй би энэ хэргийг хийгээгүй гэж хэлсээр л байсан. Тэгээд ахад нэг хачиргалтай үйл явдал гэвэл 2001 онд Катеринаг өөд болсноос 2 жилийн дараа Роберт эмэгтэй хүн болгонд улаан сарнаа тарааж байхыг аав нь харчаад чи яг яагаад ингэж байгаа юм бэ гэхэд энэ бүхэн зөвхөн сайн сайхны төлөө гэж хэлж байсныг нь санаж байна гэж аав нь хэлсэн. Магадгүй Роберт Жанчовский буруу зүйл хийснээ ухаарсан байж ч болох юм. Тэрийг бол үгүйсэхгүй. Ер нь яг эцэст нь гэж хэлэхэд миний бодлоор бол тэр алуурчин бол яг энэ махан толгой л байх ёстой.
өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэггүй, эмэгтэй хүний хувцас өмсөх дуртай, туулаануудыг гажиг аргаар мөчилж алсан, бас тэр ноорогт ажилдаг байсан, бас оюун ухааны хувьд жаахан согогтой гэл яриа л байвал яриа л энэ. Гэхдээ хүн болгон тэгж бодохгүй байх шиг байгаа юм л да. Учир нь гэвэл 2017 оны 10 сарын 4-нд барьсан хэдий ч 2020 он хүртэл шүүхтэж явсараа байгаад эцэст нь түүнийг гин буруугүй гэж суллаж энэ хэргийг үйлцэн алуурчин одоо хүртэл олоогүй байсаар л байна. Гэхдээ та нар бараг надтай санал нийлхэл байх хэн алуурчин бэ гэдгийг. Эсвэл энэ хүн биш өөр нэгэн байж ч болно. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр хүн одоо хүртэл эрх чөлөөтэй бидний дунд амьдарсаар л байгаа. Эсвэл тэр жаах. За энэ үрээд бичлэгээ дуусгах уу. Энэ бичлэгийг хийх гэж ёстой шар махтаага хатлаа шүү бурхан минь гэж. Ямар тааж ардан гарч чадлаа. Энэ хүртэл сонссон танд маш их баярлалаа. Хэрвээ танд манийхан бичлэг таалагдсан бол subscribe хийж дэмжээрэй. Баярлалаа, баяртай.